За нэгдүгээрт засгийн бажмал хайлах боловсруулах үйлдвэрийн санхүүжилт 1.1 тэрбум доллар гэж танилцуулж байна. Техник эдийн засгийн үндэслэлд тодтгол хийгдэггүй санагдах юм. Одоо байгаа тэзүүгээр бол 800 орчим сая ам.долларын санхүүжилт байх ёстой. Энэ яг өөрчлөгдсөн юм бэ? Хоёрдугаарт энэ санхүүжилтийг ямар зарчмаар шийдэх гээд явж байгаа юм? Бид нэр зарчим тохирч байна гэдэг нь ямар зарчмаар шийдэх гэж байгаа юм? Ер нь энэ төсөл дээр уулуурх хаяа, Эрдэнэс Монгол, Эрдэнэт үйлдвэр ямар ч хэвүү өрхтөд оролцоод байгаа юм бэ? Хин юу хариуцах гэдэг юм бэ? Бүх юм нь бэлэн болсон төсөл өнөөдрийн хүртэл санхүүжилтийн асуудлыг хин юу хариуцахаас хамаарат ажлаа эхлүүлж чадахгүй нэ гэж би харж байгаа. Энэ дэр тодорхой хариулт өгч нэг. Эдийн засгийн хөгжлийн яам Эрдэнэт нэгдүгээр асуулт нь засгийн үйлдвэрийн үн нөртөг өөрчлөгдсөн үү гэд. Бид нар одоо яг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө 2026-г засгаар батлуулаад улсын хурлд өргөн барьж байгаа. Энэ дээр биднэрт байгаа тоо нь бол нийт зохицуулбараар 1.1 биднэрт одоо төлөвлөгдөө явж байгаа нь бол нийт 2.5 их найд 2026 онд 501 732 сая буюу 500 орчим тэрбум төгрөг төсөвлөгдөө явж байгаа юм байна. Яг ажил чигүүргийн хүрээнд бол ажилд эргэц үйлгээ хариулах байх. 14 мега төслийн ерөнхий мэдээллүүд өгөгдөж байна. Эдгээр төслүүдийг хөрөнгө оруулалтын өргөжийн хувьд эренбэлж хийсэн санхүү эдийн засгийн тооцоол байна уу? За 3 дугаарт миний хувьд энэ value exchange-ийг энэ хөрөнгөний солилцооны асуудлыг бол олон улсад хэрэгждэг зарчмынхаа дагуу би дэмжиж байгаа юм. Гэхдээ өнөөдөр та бүхний ярьж байгаагаар сайдын бас ингээ хариултанд хэлж байгаагаар орон сууцны төсөв санхүүжүүлэх юм шиг юм ярьж байна. Би зөв ойлгов уу эсвэл буруу ойлгож байна? Value exchange дээр эдийн засгийн хөгжлийн яам ямар бодлого барьж байгаа юм бэ? Хэрхэн санхүүжилтийн тогтолцоог үүсгэнэ гэж бодож байгаа вэ? Төлөвлөж байгаа вэ? Value exchange-ийн хувьд бол одоогоор ер нь хэд хэдэн саналууд яригдж байгаа. Энэ value exchange яг энэ одоогийн бидний энэ ялангуяа баялагын сан арвижуулах цогц төлөвлөгөөний хүрээнд орж ирнэ гэж бодож байгаа. Яг одоогоор value exchange дээр хийгдсэн ажил бол яг бидний авсан мэдээллийн хүрээнд бол байхгүй байна. Value exchange ер нь байх ёстой гэдэг байр суурь байгаа. Тэрийгээ бид юу гэж томьёолж явж байгаа вэхээр эрдэс баялагын сан арвижуулах хүрээнд энэ эрдэс баялагын салбар бол энэ чиглэлээр нэгдсэн цогц арга хэмжээ хийнэ гэж улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдаа явж байгаа. Зүйлтэр юм хариулах уу те? Би өнөөдөр бас Банк орны дарга Ганбаатар даргатаа бас талархлаа илэрхийлмээр байна. Би 3 сарын 18-ны өдөр эдийн засгийн хөгжлийн сайдад хандаж, тэргуун шадар сайдад хандаж, танаа ямар албан бичиг явуулсан. 14 мега төслийн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл, эдийн засгийн холбогдох тооцоо судалгааг явуулаач хүсэлтэд гаргасан. Бичгийн хариу ирээгүй. Сарын хугацаанд та нар хариулах ёстой. 4 сарын 17-ны өдөр би өөрийнхөө одоо нэртэй улсын хурлын гишүүн болон шуудангийн хаягдсан шүү дээ. Шуудангийн хаяг дотроос ямар ч гарын үсэггүй, ямар ч албан бичиггүй хэдэн удаа цаас олсон. Ямар руу ярьсан ажлын албаны зүгээс сайдын туслах руу хэн хизээ явуулсан мэддэхгүй алга болсон. Би бичгийнхаа хариуг нэгсэн. Надад хариу өгөөгүй. Тэм учраас би Банк орны даргад хүсэл тавьсан юм аа. Банк орон дээр энэ мэдээллийг сонсомоор байна гэж. Энэ ажлууд гэрчимжүүл ажлыг байгуулж ажиллах шаардлагатай байна гэж. Тэгээ өнөөдөр Банк орны дарга маань 4 сарын 10-ны өдөр санал хүсэлт явуулаад 21-ний өдөр энэ албан бичгийн хариу Банк орон дээр иржээ. За надад 4 сарын 17-ны өдөр гэсэн хаягдсан албан бичгийг би 4 сарын 23-ны өдөр Улсын хурлын хамгаалалт газрын бичиг хэрэгээр хүлээж авсан бүртгэлтэй хариуг хүлээж авсан. Банкын оронд хариу явуулах болохоор ирдэг юм байна. Цаашдаа хэдүүлээ ямар зарчмаар ажиллах юм бэ? Улсын хурлын гишүүний тавьсан одоо санал мэдээлэл хүссэн энэ албан бичгийн хариуг
Эдийн засгийн хөгжлийн яам ямар ч үсэн хэрэгжүүлэхгүй юм байна. Байнгаар ороо дамжиж харьцчих хэвээр юм уу, яах хэвээр. Энэ дэр тодорхой хариу өгөөч. Улсын их хурлын гишүүн эдийн засгийн хөгжлийн яамнаас материал авах эрхтэй юу, эрхгүй юу? Гишүүний асуусан алтан бичиг тул манайхаас хариу өгсөн юм байна. Өгөхдөө жоохон техникийн алдаа гарсан юм байна. Тэрэнд хүлчил үзье. Хэрвээ тэрэн дээр нэмж танд асуухаар тайлбар өгвол бид 2 хоногийн дотор материалаа сайжруулад өгье. За ажлын хэсгийнхэнд болон нийт гишүүдийн анхааралд хэлэхэд ер нь гишүүний асуултанд хугацаанд хариулт өгөхгүй бол бүрэн дүрэн үнэн зөв хариулт өгөхгүй бол ард түмэндээ мэдээлэл өгөх үүрэг буюу ажиллаа хийхэд нь садаа болж үндсэн хуулийн цэцэд шууд очтын шүү. Би ч одоо хэд хэдэн удаа хэдэн сайдыг үндсэн хуулийн цэцэд өгчөөсөн. 30 хоног, 14 хоног гэдэг хуулийн заасан хугацаанд өгөхгүй бол энэ үндсэн хуулийн цэцсийн асуудал болж хувирдээ шүү. Бас гишүүд болон энэ ажлын хэсгийнхэн бас онцгой анхаарч энэ дээр хариуцлагатай байгаарай. Ард түмний мэдэх эрхэнд халдаж болохгүй бид. За ингээд зарим асуултанд маш гоомоо хариулсан учраас өрөнтийн гишүүнийг тодруулж 1 минут асууна. Тэгэхээр дарга нөгөө хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг Хөрөнгө оруулалтын өгөөжийг хариул да. За 2 номерын микрофон дээр. Эдийн засгийн яам Эрдэнэт засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 24-өөс 28 онд бид нэлээд олон төсөл арга хэмжээнүүдийг улс их хурлаар баталж өгсөн. За үүн дотор 149 төсөл арга хэмжээг бүр тодорхой бид авч үзээд 149 дотор энэ 14 мега төсөл явж байгаа. 149 төслийн эдийн засгийн, нийгмийн, байгууллага орчны болон олон талаас нь үр өгөөж тооцоолуудыг бид хийгээд явж байна. Яг эцлээд яг ирэмбэн бүр яг одоо төгс төглөр хөлбөрлө оч хэмжээг нь ягаад тэгэхээр нэлээд загварчлууд хийх бидний бас нэлээд тооцоолыг олон талаас нь харах бас олон улсад хүлээн бидний одоо амлсан SDG нөгөөд доктортой хөгжлийн зорилтууд болон LTLS тэр хүлэмжийн хэтэргээд энэ талаас нь бодох гээд хугацаа жоохон орж байгаа. Яг одоогийн төвшөнд ирэмбэлцсэн явж байгаа ажлынхаа За нэгдүгээрт хайлах үйлдвэр дээр үйлдвэр технологийн парк дээр 1.1 гэдэг юм л да. 800 сая доллар хайлах үйлдвэрийнх нь бол 300 сая доллар юун дээр тавиад байгаа юм бэ? Тэрийг тодорхой болгож өгч нэг. Хоёрдугаарт Эрдэнэт эдийн засгийн хөгжлийн яам гэдэг та яг ямар ажил хариуцдаг вэ? Энэ хайлах үйлдвэрийн төсөл дээр хэн юу хариуцах юм бэ? Нэг тодорхой гаргаж өгч. Би асуултаа дахиад тавь. Эрдэнэс Монгол юу хариуцах юм? Аж үйлдвэр эрдэс байдлын яам юу хариуцах юм? Эрдэнэ төлөвлөр юу хариуцах юм? Өнөөдөр хамгийн одоо нөхцөл боломж нь бүрдсэн байгаа төсөл өөрөө энэ шүү дээ. Тэгээ юунаар гацаад байгаа юм? Санхүүжилтийн асуудлыг шийдэхэд гацаад байгаа. Бид санхүүжилтийн зарчмыг ярьж гинэ л гэдэг. Хин хаана юу яриад хин хариуцаад явсан бэ? Хин юу хариуцах ёстой юм бэ? Энийг тодорхой болгож өгөөч. Сухад аж үйлдвэр эрдэс байлгийн яамны аж үйлдвэрийн бодлогын газрын дарга. Манай яамны хувьд бол энэ мега төслүүдийг бодлогын хэмжээнд дэмжих ёстой. Хууль эрхтийн хүрээнд за Эрдэнэс Монгол компани охин компани болох Эрдэнэс үйлдвэр технологийн парк одоо яригдж байгаа төрийн өмчийн 6 үйлдвэр технологийн паркийг хэрэгжүүлж үйлдвэр байгуулах чиг үүрэгтэй ийм компани байгаа. За энэ компанийн хүний нөөцийг бүрдүүлэхэд яамны зүгээс ямар нэгэн чиг удирдлагаар хангадаггүй бас хүн томилдоггүй. Түрүүн бас өмнө асуулт гарсан учраас давхар хариулаад хэлчихье гэж бодож байна. За 300 сая долларын төсөл тэр талаар дэлгэрэнгүй тайлбарлаарай. Нэгдүгээр номерын микрофонд хариулт өгье. За Эрдэнэс УТП компани гаавыг өрөөнд төвийн гишүүний асуултанд хариулъя. За үндсэндээ Эрдэнэтээс боловсруулах цогцлборын нийт хөрөнгө оруулалт 1.1 тэрбум, дөрөв үйлсэн сайруулах үйлдвэрлэл
доллар. Үүн дээр нэгдээд нуруу дуусах буюу одоо SXEW гэсэн үйлдвэр байгаа. Мөн молибдены боловсруулах үйлдвэр, за Эрдэнэт машин зохицолбор, за мөн кабель утасны үйлдвэр гэсэн төслүүд байгаа. Эдгээрээс жишээ нь бол эсэлцэн өдрийн одоо кататын төсөв үйлдвэрлэх нуруу дуусах үйлдвэрийн хөрөнгө оруулалт бол 60 сая. За молибдены боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалт 40 сая доллар. За гэх мэтгээ бусад дэд үтцтэйг нийлээд үндсэндээ 101.1 тэрбум гэсэн ийм тоо гарч байгаа. Өнөөдөр бид бас эдийн засгийн хөгжлийн яамны хувьд мэдээлэл сонсож байгаа шүү дээ. Гол бодлогын яам, ялангуяа хөгжлийн гол стратегиудыг барьж, төлөвлөж, эренбэлж, хизээ юу хийх ёстой, аль төслийг эхэлж оруулах ёстой, тэрний үр өгөөжөөр дараагийн ямар төслийг хөдөлгөх ёстой, үндсэндээ яамдуудыг чиглүүлж явах ёстой чиг үүрэгтэй яам, ийм хэмжээнд ажлын гүйцэтгэл тайлагнаас сууж байгаад харамсалтай байна. Албан бичиг хугацаанд өгөхгүй бол их хурлын гишүүний асуултанд хугацаанд хариулахгүй бол техникийн алдаа болдго юм байна гэж танаа одоо яамны ажил ингэж явдаг болж ил гэж ойлголоо. Техникийн алдаа байсан юм байна. Би тодорхой цаг хугацаатай он сартай мэдээллүүд дээр би асуулт асууж байгаа шүү. Эдийн засгийн хөгжлийн яамны гол бодлого барьж байгаа газрын дарга төслүүдийнхээ талаар ойлголтгүй байгаад харамсалтай байна. Уулуурхай яам хариулж байгаа жишээтэй. Үйлдвэр технологийн паркийн төслийн нэгжээс ярьж байгаа жишээтэй. Өнөөдөр энэ зэс боловсруулах зохицолбор дээр ч одоо компани байгуулагдчихад байгааг мэдж байгаа юу?